Hi guys, хар самбараа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би нэгэн мөнгөтэй залуугийн бэлгийн гаж зуршил, за цаашлаад энэ бэлгийн гаж зуршил нь яаж хүний амьд хүрсэн, за мөн энэ хэрэг яаж илэрсэн талаар ярьж өгөхөөр бэлтлээ. Өнөөдрийн хэрэг дээр бол бэлгийн хүчирхийллийн талаар маш их график detail яригдана. Тийм болохоор насан туршаагүй хүүхдүүд минь бити сонсоорой. За ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Майкл Хендрик гаднаасаа төгс амьдралтай хүн шиг харагддаг амжилттай бизнесмен, эхнэр хүүхэдтэй гэр бүлийн хүн байсан. Тэрээр өөрийн гэсэн том IT компанитай 3000 square feet-ийн байшинтай, арын хашаанда бүр helicopter-ийн паркинг болон гаражтай байсан. Нисэх туртай байсан учраас өөрийнхөө YouTube сувг дээрээ нислэгийн бичлэгүүдэд хүртэл оруулдаг байсан. Гэхдээ энэ бүхний цаана бол Майкл маш харанхуй нууцтай хүн байсан. Түүний амьдрал хоёр өөр дүртэй, өдөр нь гэр бүлийн хүн, харин шөнө нь хүчирхийлэл садист бэлгийн фантастай автсан хүн болж хувирдаг байсан. Цөөн үгээр бол Jeffrey Epstein-ийн жижиг хувилбар нь. Майкл бол биеийн үнэлэгчдийн вебсайтыг ашиглаж гэр бүлийнхэндээ мэдээлэлгүйгээр тэдэнтэй уулзаж шөнийг өнгөрөөдөг үеуд олон байдаг байсан. За харин энэ хэрэг болсон 2020 оны Валентинаас эхэлсэн. Тэр үед Майкл онлайнаар Maggie гэдэг эмэгтэйтэй танилцсан. Нэг удаагийн мөнгөний харилцаа байх ёстой зүйл нь ажмаар хайр тамхи, мөнгө, хүчирхийлэлтэй секс, садист фантазигаар дүүрэн маш аюултай харилцаа болж хувирсан. Энэ биеийн үнэлэгч Магигийн амьдралч бас багаасаа маш хүнд байсан. Тэр хаваад насанд хүрээгүй ээжээс төрсөн бөгөөд эцэгийнх нь хоёулаа хар тамхины донтой асуудалтай хүмүүс байсан. Маги дараа нь тэднийг бол муу хүмүүс байгаагүй гэж ярьсан ч бага нас нь тогтворгүй өнгөрсөн. 5 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хэлдэг бөгөөд 13 нас хүрэхэд бол аль хэдийнэ гудамжинд гарчихсан байсан. Амьдрах мөнгө олохын тулд тэрээр биеийн үнэлэгч хийж эхэлсэн. Түүний хэлснээр 14 настайдаа пимп буюу зуучлагч нартай холбогдож тэдэнд мөнгө олж өгөхийн тулд хүмүүстэй унтдаг болсон. Заримдаа зүгээр л тэр оройдоо толгой хорогдох газар хоногийн хоолныхоо мөнгийг олохын тулд биеийн үнэлдэг байсан. Үүнтэй зэрэгцээд crystal meth гэх хар тамхины төрлийг хэрэгжилж эхэлсэн. За ингээд үүнээс хойшоо түүний амьдрал бол хар тамхи болон секс хоёроос хамааралтай болж эхэлсэн. 15 настайдаа жирэмсэн болж 16 настайдаа өсвөр насны ээж болсон. Дараа нь хаваагаасаа хуурай газар руу нүүж эцэст нь Миссури мужийн Канзас Сити рүү суурьчсан. 2014 он гэхэд Маги бол олон янзын вебсайтуудад биеийн үнэлэх зар тавьдаг болсон байсан. За тэр үедээ биеийн үнэлэх нь бол түүний цорын ганц орлого, цорын ганц амьдрах арга нь байсан. Гэхдээ 2020 оны Валентины өдөр Майкл Хендриктэй холбогдсноор түүний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Магигийн хэлснээр Майкл хэлэхдээ за миний гараж онгорхоо байгаа, энэ миний хай гэж мессеж бичсэн. Тухайн үед ийм байдлаар үйлчлүүлэгчтэйгээ уулзах нь Магигийн хувьд бол энгийн л нэг зүйл байсан. Эхэндээ энэ бол ердөө л биеийн үнэлэгч болон үйлчлүүлэгч хоёрын харилцаа байсан ч дараа нь энэ нь sugar daddy-гийн харилцаа болж өөрчлөгдсөн. Майкл Магид бол маш их мөнгө зарцуулж эхэлсэн. Эхэндээ түүний апартментийн түрээсийн төлбөрийг нь төлж байсан бол дараа нь бүр байшин авч өгсөн. За мөн дээрээс нь Mini Cooper гэдэг машин авч өгсөн бөгөөд өөрийн компанида ажилтай мэд бүртгэсэн. Магигийн хэлснээр тэр ажил нь бол зүгээр нэр төдий зүйл, тэр зүгээр л түүний компаниас цалин авдаг байсан. Маги тэр үед бол заастаа амьдралдаа хизээч ийм шагнал авч байгаагүй юм шигээр мэдэрсэн гэж хэлсэн. Яагаад тэгэхээр шөнөөс шөнийн хооронд янз бүрийн хүмүүстэй унтаж түүнийхээ хооронд багахан хэмжээний мөнгө авдаг байсан бол харин эцэст нь байр машин гээд доктортой амьдралтай болж эхэлсэн. Майкл бол түүнд тэр бүхнийг өгч байсан. Гэхдээ хариуд нь Маги бол Майклийн хүсдэг байсан аимшигтай секс фантазиг нь түүнд биелүүлж өгдөг байсан. Магигийн хэлснээр бол Майкл бол сексийн садист байсан. Тэр энэ талаараа бараг бүх хүнээс нууж чаддаг байсан. Гэрт нь бол эхнэр хүүхдтэйгээ ахуулсан том гэр бүлийн зураг хүртэл өлгөөтэй байсан. За гаднаасаа бол төгс аав нөхөр шиг харагддаг байсан. Гэхдээ Майклийн нуруунд дээрх шивээснүүд бол Магиг анх хараад л айлгсан. Түүний нуруу бүхэлдээ аврах том чөтгөрийн зурагтай байсан. Иргэн тойронд нь сахиусан тэнгэрүүд хоорондоо секс хийж байгаа дүрслэлүүд байсан бөгөөд хамгийн аимшигтай нь тэр чөтгөр нэг сахиусан тэнгэрийг гинжээр хүзүүгээр нь боож агаарт өргөсөн зураг байдаг. За Маги бол энэ мөчтэй бол за энэ ямар нэгэн юм буруу байна да гэж мэдэрсэн ч энийг бол тоохгүй өнгөрөөсөн. Тэр нь бол энэ зүйл бол ерөөсөө асуудал байгаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний харилцаа хар тамхи, мөнгө, manipulation, хүчирхийлэлтэй сексийн дүрлүү улам гүн орж ирсэн.
Майкл интернетээр хүнийг нүцгэн гараараа хамгийн хурдан яаж алах вэ гэх мэт зүйлсийг хайдаг байсан. Мөн түүний үздэг байсан порнонууд нь хүчирхийллийн шинж чанартай нэгээ боомлсон садист үхэл зэрэгтэй аимшигтай холбоотой зүйлс үздэг байсан. За Маги бол энэ бүхнийг мэддэг байсан. Түүний хэлснээр бол Майкл анх уулзсан өдрөөсөө эхлээд хүн алах фантазигийн талаар ярьдаг байсан. Ялангуяа сексийнхээ үеэр энэ сэдвийг байн гаргаж ирдэг байсан байна. Эхэндээ ердөө түүнийг хүлж байдаг байсан бол удалгүй боомлж эхэлсэн. Тэгээд дараа нь бүр илүү extreme fantasy руу шилжиж хүн алах тухайгаа ярьж эхэлсэн. Гэхдээ Маги бол тухайн үед үүнийг ерөөсөө боддоор хэрэгжинэ гэж огт бодоагүй. Яагаад тэгэхээр түүний хэлснээр бол өмнө нь ийм fantasy ярьдаг ирчүүдтэй таарч байсан болохоор Майклыг ч бас зүгээр тэдний нэг гэж бодсон. Мөн дээрэс нь Майклыг дүрсэлж хэлэхдээ тэр бүх зүйлээ алдах хэмжээний хүн биш юм шиг санагддаг байсан гэж хэлсэн байгаа. Бие үнэлэгч хүмүүсийн дунд нэг яриа байдаг. Үйлчлүүлэгч нь бол хичнээн янз бүрийн фантаси ярьж өөрийгөө хуурч байгаа мэддэг. Гэхдээ тэр хууртагдаж байгаа мэдрэмж авахыг тэр бие үнэлж байгаа хүнээсээ мэдрэхийг хүсдэггүй. Тиймээс Майклийн фантазиг дагаж түүнийг баярлуулахыг хичээдэг байсан. Учир нь Майкл аз жаргалтай байх тусам Магигийн мөнгө, байр, тогтвортой амьдрал нь үргэлжилсээр байсан. Тэд хоорондоо хайрын захиа бичдэг байсан бөгөөд Майкл өөрийгөө Archangel буюу Тэнгэрийн тэргүүн элч, харин Магиг бол Fallen Angel буюу Деважингаас унсан цахиусан тэнгэр гэж дууддаг байсан. За Майкл Магид бол чи Люцифертэй хамт Деважингаас унсан цахиусан тэнгэр гэж хэлдэг байсан. Харин Маги өөрөө Майклийг Daddy Satan буюу Аав Сатан гэж дууддаг байсан. За Майкл бол энэ нэрэнд дуртай байсан бөгөөд Маги түүнийг Daddy Satan гэж дуудах болгонд нь илүү нэмэлт мөнгө өгдөг байсан. Шүүх хурлын үеэр Магигийн өмгөөлөгч Майкл түүнийг мөнгө болон айцаар удирддаг байсан гэж маргасан. Гэхдээ Маги өөрөө дараа нь тэр үед бол энэ бүхэн миний амьдрал болсон байсан гэж хэлсэн. Түүний хэлснээр бол тэр аажмаар болж буй бүхний хүлээн зөвшөөрч эндээ ч гэсэн өөрөө дуртай болсон гэж хэлсэн. Гэхдээ түүний хувьд бол энэ нь Майклыг аз жаргалтай байлгаж өөрөө мөнгө олох арга болж хувирсан байсан. Тэр мөнгөний төлөө Майклийн харахуу фантази руу улам гүн орж хамтдаа энэ талаар мөрөөдөх болсон. Удалгүй Майкл өөр эмэгтэйчүүдийг харилцаанд оруулах тухай ярьж эхэлсэн. Магигийн хувьд threesome буюу хоёр хүнтэй сексийн харилцаанд орох нь бол ердийн зүйл байсан. Яагаад тэгэхээр тэр олон үйлчлүүлэгчтэйгээ иймэрхүү зүйл хийдэг байсан. Тэгээд энэ үед Маги бол Kenzie гэх эмэгтэйтэй илүү татансаж эхэлсэн байсан. Kenzie бол Texas-аас Kansas City руу нүүж ирээд удаагүй Маги шиг хар тамхины асуудалтай байсан. Магигийн хэлснээр бол Kenzie эхлээд тэдний хөрш байсан, дараа найзууд болсон бөгөөд удалгүй харилцаа нь илүү татан болсон гэж хэлсэн. Kenzie Magid үнэхээр итгэдэг байсан. За түүний мессежнүүдээс бол Kenzie Magid ямар нэгэн сэтгэлтэй татагддаг байсан юм шиг харагддаг. Magi ч гэсэн Kenzie-г бол үнэхэрийн сайн хүн, яг харин амьдралынхаа хэцүү үедээр л явж байсан хүн гэж хэлдэг. Гэхдээ тэр үед Magi өөрөө crystal meth хэрэглэдэг, бие үнэлдэг амьдралд бүрэн живцэн байсан учраас жинхэнэ нөхөрлөл гэж юу байдгийг мэдгээж болчихсон байсан гэж хэлсэн. Michael бол яг Kenzie шиг ганцаардсан хар тамхины асуудалтай эмэгтэйчүүдэд татагддаг байсан. Яагаад тэгэхээр тэр хүмүүст бол өөрийн гэсэн контрол авахгүй Майклийн хэлсэн бүхнийг биелүүлдэг, удирдахад амар байсан. Өдөр нь тэр төгс нөхөр аавын дүрээрээ амьдарсаар байсан ч шөнө болохоор сексийн садист болон үхлийн фантазита улам бүр автдаг байсан. 2020 оны 10 дугаар сар гэхэд Майкл хүмүүсийн гар утсыг хэрхэн мөрдөх, байршил тогтоох, мөн хэргийг нотлох баримтыг яаж нуух талаар хүртэл судалж эхэлсэн. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа тэр цогцостой бэлгийн харьцаа хийх хүртэл тухай хайсан байдаг. Энэ бүхэн бол Kenzie-гийн алгын өмнөх өдрүүдэд болсон. За харин нэг өдөр Kenzie Magi руу холбогдоод хамт амьдардаг эмэгтэйтэйгээ муудалцсан гэж хэлдэг. Үүний дараа Magi Michael-аар Uber дуудуулаад Kenzie-г гэртээ авчирсан. Magi-гийн хэлснээр бол тухайн орой тэд зүгээр л хар тамхи хэрэглэж цагийг өнгөрөөнө гэж бодсон. Michael бол тэр оройн ирэх ёсгүй, харин дараагийн өдөр нь ирнэ гэж ярьж байсан. Kenzie ч гэсэн Michael бол дараа нь ирнэ гэдгийг мэдчихсэн. Учир нь өмнө нь тэд хит хитэн удаа хамтдаа секси харилцаанд орж байсан болохоор түүнд бол юр бүсийн зүйл биш байсан. Гэхдээ тэр үед Michael бол өөр зүйл төлөвлөж байсан.
Тэр үед Майкл интернетээр өргөстэй төмөр хүртэл хайж эхэлсэн. Маги бол энэ тухайн үедээ мэдээгүй байсан ч дараа мөрдөн байцаалтын материал дундаас олж мэдсэн. Тэгээд тэр мөчөд бол Майклийн нуруунд дээрх аимшигтай шивээс зүгээр нэг фэнтези биш, бодит амьдрал руу аажмаар орж эхэлснийг ойлгосон. Тэр шөнө Маги болон Канзи хоёр бол бараг унтаагүй. Тэд нойлын өрөөндөө сууж шүнжин хар тамхи татсаар үүр цайлгасан байна. Өглөө болоход хоёулаа ядарсан мансуурсан байдалтай байсан ч Майклийн эрхийг хүлээж байсан. Майкл өглөөний 8 цагийн үед ирсэн. Түүнийг орж ирсний дараа гуруулаа унтлахын өрөө рүү орж Магигийн хийснээр бол тэр мөч хүртэл бүх зүйл Канзигийн зөвшөөрөлтэй байсан. Өмнө нь ч гэсэн тэд хэд удаа хамт байсан болохоор Канзид бол юр бусын зүйл байгаагүй. Магигийн хийснээр Майкл бол яг л ердийнхөөрөө тайван байсан. Тэр үед Канзи Майклийн дээр нь гарсан байсан. Майкл бол ийм төрлийн зүйл дуртай байсаран учраас Канзи түүний хоолойг хөнгөн дарж эхэлсэн. Эхэндээ бүх зүйл яг өмнөх шигээ role play мэт харагдчихсэн. За Маги тэдний хажууд хөвдөж байсан бөгөөд удалгүй өөрөө ч гэсэн оролцох гэж байсан. Гэтэл гинэд бүх зүйл өөрчлөгдсөн. Майкл Канзигийн дээр гарч бараг ямар ч анхааруулгагүйгээр гараа хоолоор руу наваачсан. Эхэндээ бол энэ нь тэдний өмнө нь хийж байсан зүйл шиг харагдсан. Гэхдээ дараагийн мөчөд Канзи Майклийн гарыг 2 удаа тогшиж, за энэ нь бол түүнийг зогс гэсэн дохио байсан. Гэтэл Майкл огт зогсоогүй. Магигийн хийснээр бол яг тэр мөчөд Маги өөрөө бүрэн хөшчихсэн байсан. Тэр юу болж байгааг ойлгож байсан ч юу ч хийж хөдөлж чадаагүй гэж мэдүүлсэн. Тэр хэлэхдээ өөрөө маш их хар тамхи хэрэгэлсэн байсан учраас юу хийх ёстойгоо ч ойлгохгүй бүх зүйл яг л удаар ширчихсэн мэт санагдаж байсан ч Майкл зогсохгүй байсан гэж хэлсэн. Хамгийн аимшигтай нь бол Майкл бол ямар ч юм болоогүй юм шиг тайван хിവэрэ байсан. Тэр Канзигийн хоолойг бадсаар байсан ч нүүрний хувирал нь өөрчлөгдөөгүй, хоолой нь чичрээгүй, хөдөлгөөн нь хүртэл яг юу ч болоогүй мэт тайван байсан гэж ярьсан. Маги бол ийм талыг нь өмнө нь өөр дээрээ мэдэрчээсэн. Тэр секси үеэр Майклд хоолойгоо базуулж байсан бөгөөд хитгэн секундын дотор ухаан алдаж байсан тохиолдлууд гарч исэн. Дараа нь сэрэхэд нүдэнд нь хүртэл судас нь хагараад цусны хуранга үүссэн байсан гэж ярьсан. Тиймээс тэр Майкл ямар хүчтэй, ямар аюултай хүн болохыг бол аль хэдийн мэддэг байсан. Тэр мөчөд Канзи үнэхээр айж эхэлсэн нь ойлгомжтой. Гэхдээ Магигийн хэлснээр тэр Канзигийн нүд рүү нь хүртэл харж чадаагүй. Тэр юу болж байгааг ойлгож байсан ч нөхцөл байдлаас нүүр буруулж өрөөнд дотор нааш цааш алхаж эхэлсэн. Канзи бараг юу ч хийж чадахгүй байсан. Учир нь тэр амьсгалж чадахгүй байсан болохоор дараа нь Маги хэлэхдээ яг тэр мөчөд би энэ бүх зүйл бол аль хэдийн оройтсон гэдгийг ойлгосон гэж хэлсэн. Түүний хэлснээр Майкл зогсохгүй гэдгийг тэр үед мэдэрсэн. Майкл Канзигийн хоолойг хэдэн секунд биш, хэдэн минутын турш базаж байсан. Дор хаяж 4 минут. 4 минут гэдэг бол маш урт хугацаа. Тэр хугацаанд Канзи аажмаар ухаан алдаж эхэлсэн. Харин Магигийн хувьд бол бүх зүйл яг маш хурдан болсон мэт санагдсан. Магигийн хэлснээр Канзи өглөөний 8:20-аас 8:30 үед нас барсан. Майкл гэрт орж ирснээс хойш 20 минут ч хүрээгүй хугацаа өнгөрсөн байсан. Хэдхэн минутын өмнө амьд инээж ярьж байсан Канзи одоо орон дээр хөдөлгөөнгүй хөвтөж байсан. Тэр бол Магид итгэдэг хүн байсан. Түүний найз, түүнд сэтгэлтэй байсан хүн. Маги тэр мөчөд бол за ингээд л миний амьдрал дууслаа гэж бодсон гэж дараа нь хэлсэн. Гэхдээ хамгийн аимшигтай нь бол Майклд ямар ч сандарч твдсэн зүйл харагдаагүй, юу ч болоогүй мэт тайван хിവэрэл байсан. Харин Маги нойлын өрөөлөө гүйж орж шууд хар тамхиа хэрэгжилж эхэлсэн. Тэр юу бодгооч ойлгохгүй, реалитигаасаа тасарчихсан мэт болцсон байсан. Хэсэг хугацааны дараа Майкл bathroom руу орж ирээд Магигаас зүгээр үү гэж асуухад Маги зүгээрээ гэж хариулсан ч гэсэн дотроо бол бүрэн паниктаж эхэлсэн байсан. Гэсэн ч тэр бол Майклтай ерөөсөө маргалдаагүй. Үүний оронд тэд маш хурдан дараагийн зүйлээ ярьж эхэлдэг. Канзигийн цогцыг яах вэ? Яаж нуух вэ? Яаж баригдахгүй байх вэ? Ингээд cover up бол тэр мөчөөс эхэлсэн. Маги болон Daddy Siren гэж дууддаг байсан Майкл хоёр helicopter хүртэл ашиглан цогцыг алга болгох төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Харин тэр үед Канзигийн гэр бүл охиноо хаана байгаагч мэдэхгүй хайсаар байсан. Хожим Канзигийн ээж Синди охиныхоо тухай ярихдаа миний амьдралын хайр гэж хэлсэн байдаг. 2020 оны 10 дугаар сарын 7-нд Канзи ээж рүүгээ хамгийн сүүлчийн мессежээ явуулсан. Дараа яриа ээжээ хайртай шүү гэж бичсэн мессеж бол Синди охиноосоо хүлээж авсан хамгийн сүүлчийн холбоо байсан. Тэр өдрөөс хойшоо Канзи алга болсон. Эхэндээ Синди бол нэг их сандраагүй. Канзигийн амьдрал тэр үед тогтворгүй байсан бөгөөд харт
тамхины донтол, асуудалтай харилцаанууд, буруу хүмүүстэй нийлсэн амьдралын улмаас холбоо тасрах үе бол хаяа гардаг байсан. Гэхдээ энэ удаа бол өөр байсан. Өдөр өнгөрөх тусам Синди дотроо муу зүйл болсон гэдгийг мэдэрч эхэлсэн. Учир нь Кензи ямар ч нөхцөлд ээжтэйгээ ийм удаан холбоо тасарч байгаагүй байна. Талархлын баяр өнгөрсөн ч сураг байгаагүй, Крисмас өнгөрсөн ч нэг ч дуудлага, нэг ч мессеж ирээгүй. Тэгээд Синди цагдаа дээр очиж алга болсон хүний репорт өгсөн. Гэхдээ цагдаа нар түүнд бол тэр насанд хүрсэн хүн хэрвээ өөрөө хүсвэл тантай холбоо барих ямар шаардлага байхгүй гэж хэлсэн. Синди бол харин охиноо мэдчихсэн. Миний охин бол ингээд алга болчих хүн бишээ гэж тэр дараа нь ярьсан. Удалгүй Кензигийн зурагтай алга болсон хүний пострууд бол хот даяар наагдаж эхэлсэн. Энэ хооронд Кензигийн найзууд өөрсдөө интернет тухаж хамгийн сүлд Кензи хинтэй хамт байсныг олохыг оролцсон. За ингээд тэд нэг нэрийг олсон. Энэ бол Маги байсан. Тэд Синди рүү залгаад цагдаатай холбогдоод энэ Маги гэдэг нэрийг хэлэх хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ тэр үед бол Маги аль хэдийнэ юу болсныг мэдэж байсан. Кензи нас барсны дараа Майкл түүний цогцыг бейсмент рүүгээ авчирч том хөлдөөгчн дотор хийсэн. Гэхдээ хамгийн аимшигтай нь бол үүний дараа болсон зүйлс байсан. Майкл бол огт сандарсан шинжгүй тэр яг юу ч болоогүй мэт хувцас өмсөж бизнесийн дуудлага хүртэл авч байсан. Тэгээд ажил руугаа явхаар тайван бэлдэж эхэлсэн. Гарахынхаа өмнө Маги руу хараад "За би дараа нь буцаж ирээд над асуудлыг чинь шийднэ" гэж хэлсэн. За түүний хэлсэн асуудал бол Кензигийн цогцос байсан. Майкл ажил руугаа явсны дараа Маги гэртээ ганцаараа үлдсэн. Тэр дараа нь тэр өдрийн тухай ярихдаа өдөржин буудан дээрээ суугаад харт амиг татсан гэж хэлсэн. Тэр юу хийхээ ч ойлгохгүй яг л хорвоо ертөнцөөс тасарсан мэт байсан. Харин маргааш нь Майкл U-Haul-ийн машин авчирсан. За энэ U-Haul-ийн машин гэдэг нь бол түрээсийн янз бүрийн ачааны машинууд байдаг. За төлөвлөгөө нь бол хөлдөөгчтэй хамт Кензигийн цогцыг Майклийн байшин руу зөөх байсан. Тэр үед бол Маги зогтох боломж байсан, цагдаа руу залгаад хийлэх боломж ч байсан. Гэхдээ тэр бол юу ч хийгээгүй. Үүний оронд Майклтай хамт хөлдөөгчийг үргэж U-Haul-ийн машин дотор оруулсан. Тэр мөчөөс эхлээд Маги өөрөө энэ cover-up-ийн нэг хэсэг нь болсон. Энэ бүхэн хөлдөөгчн дотор цогцыг нууснаар дуусаагүй. Хэд хоногийн дараа Майкл хеликоптероо нисгэж нэгэн аэропорт дээр Магиг тосож авсан. Тэр үед Кензигийн цогцыг хэдэн хэсэг хуваагаад хеликоптер дотор нь байсан. Маги хеликоптер руу алхаж очихдоо дотор нь бол яг юу байгааг мэдэж байсан. Гэхдээ тэр бол буцаж яваагүй. Тэр хеликоптер руу суугаад Майклтай хамт ниссэн. Удалгүй Майкл Миссури голыг чиглэн ниссэн. Түүний төлөвлөгөө бол Кензигийн цогцыг гол руу хаяж бүр мөсөн алга болгох байсан. Хеликоптероо газардуулсны дараа Майкл цогцснуудын нэг хэсгийг авч ус руу орсон. За гэхдээ бүх зүйл төлөвснөөр болоогүй. Цогцснууд нь живээгүй. Маги хеликоптер дотор сууж байхад Майкл усан дотор сандарч эхэлсэн байна. Тэр урсгал даган холдож байгаа цогцсны хэсгүүдийг буцааж барих гэж оролдож байсныг Маги дараа нь ярьсан. Эцэст нь Майкл алдсан бүх цогцоо буцааж авчираад хеликоптер руу дахин очиж эхэлсэн. Тэгээд тэд байшин руугаа буцаж явсан. Буцах замдаа Майкл хөрш рүүгээ уцтаж түүний экскаватор байгаа эсхийг асуусан байна. Тэр үед бол Маги дараагийн алхам юу болохыг ойлгосон. Ингээд Майкл байшиндаа буцаж очиод хөршийнхөө экскаваторыг ашиглаж газар ухаад тэр цогцснуудыг булсан. Дараа нь Маги яагаад энэ бүх хугацаанд чимээгүй байсан тухайга тайлбарлахдаа тэр үед анх удаага өөрийн хүсдэг байсан амьдралдаа хүрсэн мэт санагдаж байсан гэж хэлсэн. Тэр байртай болсон, машинтай болсон, мөнгөтэй болсон байсан. Маги дараа нь тэр үеийнхээ талаар ярихдаа өөрийгөө хэрвээ би л юм хийхгүй бол энэ бүхэн нэг өдөр ард үлдчихнэ гэж итгүүлэхийг оролдож байсан гэсэн тэр зүгээр чимээгүй байвал амьдралаа үргэлжлүүлж чадна гэж бодож байсан. Гэтэ мөрдөгчд бол Магиг зүгээр айж сандарсан эмэгтэй гэж хараагүй. Тэдний үзэж байснаар Кензи тэр шүн Майкл дээр биш Маги дээр ирсэн. Учир нь Кензи Магид итгэдэг байсан, түүнд хайртай байсан. Тиймээс л Магигийн гэрлүү очсон. Мөрдөгчд дараа нь бас нэг аимшигтай зүйлийг олж мэддэг. Кензи гэрт ирэхээс өмнө Маги түүнд утсаа унтраагаараа гэж хэлсэн. Энэ нь бол Майклийн өмнө нь судалж байсан гар утас яаж хайж болох уу гэдэг хайлтуудтай шууд холбоотой байсан мэт харагддаг. Өөрөөр хэлбэл мөрдөгчдийн хувьд энэ бүхэн бол гинтийн болсон зүйл шиг харагдаагүй. Тэд хэдэн сарын турш бие биедээ хайрын захиа бичиж, бэлгийн гаж өгөлтлүүдээ хийж, хоорондоо мөнгөө шилжүүлсээр байсан. Мөрдөгчдийн хувьд бол энэ бол хамтдаа хийсэн хэрэг байсан. Тэдний үзэж байснаар Майкл болон Маги хоёр Кензиг хамтдаа уурхинд оруулж, хамтдаа алж, дараа нь хамтдаа cover-up хийсэн гэж ярьсан. Харин Маги бол өөрөө аллах үнэхээр болно гэж би хизээж бодоагүй
бодоогүй гэж өөрийгөө өмгөөлсөөр байдаг. Тэдний хэлснээр тэд алгын фантазигийн тухай олон удаа ярьж role play хийдэг байсан ч яг тэр өдөр боддоор хэрэгжинэ гэж төсөөлөөгүй. Гэхдээ Kenzie нас барсны дараа Michael-аас өөрийгөө салгаж татгаа болсон гэж хэлсэн. Kenzie алга болоод 9 сар өнгөрсөн байсан. За яг энэ үед бол Maggie-гийн амьдралд түүний төрсөн охин амьдралд нь эргэн орж ирсэн. Охин нь 4 настайдаа Maggie-гийн асрамжаас гарсан. Бага нас нь бол хүүхдийн асрамжийн газар сэтгэл зүйн эмнэлгүүд дунд өнгөрсөн бөгөөд аль хэдийнэ маш их траума туулсан хүүхэд болцсон байсан. Харин 13 настай байхдаа сошиал медиагаар ээжтэйгээ дахин холбоо тогтоосон. Maggie тэр үед бол охинтойгоо харилцаагаа сэргээхийг хүссэн. Тэр охины амьдрал асрамжийн газар дээр ч тогтворгүй байгааг мэдэж байсан бөгөөд энэ нь өөртөө дахин ойртох боломж гэж харсан. Michael ч гэсэн энэ бүхнийг дэмжиж байсан. Гэхдээ Maggie Michael-ийн талаар маш аимшигтай зүйлийг мэддэг байсан. Michael бол өмнө нь насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэрэг шалгагдаж байсан тухайга Maggie-д өөрөө ярьсан байсан. Түүний интернет хайлтууд донд насанд хүрээгүй янхнуудыг яаж олох вэ гэсэн зүйл хүртэл байсан. Maggie энэ бүхнийг мэддэг байсан ч Michael-тай охиноо уулзуулсан. Эхэндээ Michael бол охинд энгийн аюу санаа тавьж байгаа хүн шиг харагддаг байсан. Maggie ч гэсэн дараа нь Michael үргэлж муу хүн шиг байдаггүй байсан. Заримдаа бол маш гоё, сайн аав шиг харагддаг байсан гэж хэлсэн. Гэхдээ энэ бүхэн удалгүй харанхуй зүйл рүү орж эхэлсэн. Нэг өдөр Maggie болон Michael хоёр охинд аимшигтай нууцыг ярьдаг. Тэд түүнд нэг эмэгтэйн зургийг үзүүлсэн. Охины хэлснээр бол эмэгтэй нүцгэн байсан бөгөөд гар нь уяатай харагдсан. Үсэн тайрагдсан, арсны өнгө нь хүртэл саарлдуу болцсон байсан. Тэгээд Michael болон Maggie хоёр тэр эмэгтэйг алсан гэж 13 настай энэ охинд хэлсэн. Michael түүнийг боомлж алсан, дараа нь цогцыг хөлдөөгчөнд хийсэн тухайгаа хүртэл ярьсан. Тэр эмэгтэй нь 9 сарын турш сургаггүй алга болсон Kenzie байсан. 13 настай охин тэр үед юу сонсож байгаагаа ч ойлгож чадахгүй байсан. Дараа нь тэр хэлэхдээ бүх зүйл яг л зүүж шиг санагдсан. Би энэ бүгдийг худлаа байгаасаа гэж хүссэн гэдгээ ч хэлсэн. Тэ хамгийн аимшигтай нь бол үүний дараа эхэлсэн. Нэг шөнө Maggie охиндоо улаан өнгийн дотор хувцас өмсөйг санал болгоод энийг өмсөөд хүрээдэр гэж хэлсэн. За охин бол мэдээж байсан. Тэр танихгүй эрэхтэй өмнө хувцас салахыг хүсээгүй. Гэхдээ Maggie бол битгий шүүмжлээ дээ. Энэ бол муу зүйл биш. Зүгээр л байдаг амьдралын хэв маяг гэж хэлсэн. Охин ээжтэйгээ дүнгиж дахин уулзаж байсан болохоор сэтгэлийг нь өвдөхийг хүсээгүй. Тэгээд тэр дотор хувцсыг өмсөөд гарч ирсэн. Дараа нь тэр хувцаа солих гэж байхад Maggie болиулсан. Үгүй одоо зүгээр энэ орон дээр суу гэж хэлдэг. Ингээд удалгүй тэр Maggie болон Michael хоёртой нэг орон дээр хөвтөж байсан. Michael яг дунд нь байсан. Охины хэлснээр тэр тухайн үед айж маш эвгүй санагдаж байсан ч юу ч хийхээ мэдэхгүй байсан. Тэд түүнтэй яг хэвийн зүйл ярьж байгаа мэд харьцаж байсан ч бүх зүйл охины хувьд бол ямар нэгэн зүйл буруу байгаа юм шиг санагдчихсэн. Тэр үед Michael аимшигын бичлэг болон хүмүүс өвхөж байгааг харах дуртайгаа ярьсан. Мөн энэ нь өөрийнх нь сэрлийг хөдлөгдөг гэж хэлсэн. Дараа нь Michael түүнээс онгон эсхийг нь асууж түүнтэй секс хиймээр байгаа эсхийг нь ч хүртэл асуусан байна. Охин маш тавгүй байсан болохоор тэднийг орхиод өрөөнөөс гарсан. Харин түүний араас ээж нь ирээд чи энийг хийх ёстой, би ч гэсэн хийдэг байсан. Биднэрт өөр ямар ч амьдралын сонголт байхгүй гэж охинд хэлсэн байна. Ингээд энэ өдөр өнгөрөөд охинд бол энэ бүхэн маш тухгүй санагдаж дотроо маш их айж явж исэн. За тэгээд маргааш нь охин цагдаагийн газар очиж энэ бүгдийг мэдээлсэн. Maggie хүүхдийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотой байцаахад Maggie бол охиноо сэтгэл мэдрэлийн өвчтөй, ерөн жоохон асуудалтай хүүхэд гэж охиныгоо хэлж байсан. За харин охиныг сэтгэл зүйчтэй ярилцуулахад дан ганц хүүхдийн хүчирхийллээс гадна Kenzie эмэгтэйгийн хэргийн талаар ч гэсэн гарч ирсэн. Ингээд Michael Hendrick болон Maggie нар баривчлагдаж тус бүрдээ хүн амны хэрэг хөнөөсөн, хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн, гэрчийг устгахыг оролцсон гих зүйлүүдэд 85 жилээс бүх насаараа хорих ялыг авсан байна. Ингээд хичнээн хүнд хэцүү амьдралд өссөн ч гэсэн 13 настай охины ухаалаг шийдвэрээр гэмт хэрэгтнүүд баригдаж одоо ингээд ялаа эдэлж байна. Одоо харин энэ охин бол насанд хүрсэн өөрийн гэсэн хүүхэдтэй сувилагч болохоор суралцж байгаа юм байна. За ингээд өнөөдрийнхөө хэргийг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа комментээр бичиж үлдээгээрэй. Subscribe хийгээгүй бол хийгээрэй. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.